Hi guys, та нарын маш их хүлээсэн Caesar 7-ийн Part 10-ыг эхлэхэд инхүү бэлэн болсон байна. Тийм болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй. Өмнөх part дээр юу болсныг та нар санаж байгаа бол Seven маань Бөбөөчний тусламжтайгаар доторх ой санамжаа сэргээхээр Seven-ний дотоод ертөнцөд ороод ирчихсэн байж идэг. Бөбөөч нь "За чиний хийх зүйл бол тэр хайр гаригийн тавг дотор ороод энэ харагдаж байгаа шиг хаалгыг олж нээгээд дотор хүнийг нь олох ёстой" гэдэг. Seven за ойлголоо. Тэгвэл чи надтай хамт явах юм уу гэсэн чинь хаанаас ч юм нэг камертай шил гаргаж өгөөд Seven-д зайнаас үүгээр туслана гэж хэлв. 那是不是应该还有个高科技飞机带我？ Нөгөө бөбөөчин чинь коконатын жуус уусан шигээ Luke TV үзээд байж байгаа юм шиг тухлаад байж идэг шүү. Seven болохоор бити санаа зовоо мэн чи чамайг хамгаална л гэдэг. Seven галуугаа унаад нөгөө юм руу чинь ойртож байсан чинь өөрлөө нь буудаа наачдیں۔ Тэгэхээр нь Seven 100-ийн уут болж хөврөнгуудаа дээр нь гараад ирдэг. Тэгсэн нэг код гарч ирснээр хятад ханзаар Seven өөрийнхөө насыг оруулагдсан бололтой Seven насаа сандаггүй. Тэгэхээр нөгөө бөбөөчин чинь Seven-ийн насыг таагаад 30 гэж авдیں۔ Яаж тийм гөгшин байх вэ? Дахин таагаад оруулаад үзээд байв. Дүчч гэж яах шиг. 21 гэж хийсэн чи ашгүй нэгэн монгодын дотор нь ороод харсан чинь цаана нэг хаалга байж байна. Юмиг аж мэдхүүгээд бөмбөг шийдсэн чинь лазер хамгаалтай байж таардаг шүү. Seven гяас хурдангүйгээ тэр хаалгыг түлхээд гарсан чинь буруу хаалга байжээ. 哎呀，又来，又来！ Тэгсэн тэр жинхэнэ хаалга нь доор байсан нэг зөрж өнгөрсөн хаалга байсан да. Тийм болохоор Seven гүйж очингуудаа старт товчийн дарсан чинь лазер нь зогсчдөг. Харин оронд нь хортхий ялгараад эхэлдэг. Нөгөө сүүдрийн алуурчны зурагтай эмэгтэйгөө эвлүүлж чадах юм бол хаалга онгох бололтой. 哎， 别睡啊，就在最后。 Нөгөө шилээ хаглааш. Тэгэд л ороод хартал дараагийн хаалга нь байна. Яаж онгойдгийг нь мэддэгвэ. Цаашаа юм хараад явж исэн чинь нэг мөсөн дотроос аврагч чон гарч ирээд Seven рүү дайраад эхэлдэг. 有只狗乸！ Seven энэ үед нохойг өргөтөж дээр гаргангуудаа нохойг нөгөө хаалгыг чинь цөм мөргүүлээд гол руу унгаачихдаг. Seven хаана ирчих вэ гэд орчин тойрноо харсан чинь нөгөө нэг ex girlfriendтэй араасаа хутга зоолгуулаад доошоо ундаг гүүрэн дээр ирсэн байж идэг. Нөгөө хаалга чинь тэнд байна. Очих гээд гүйсэн чинь юу нь мэддэхгүй нэг сэлэмтэй хар дайчин гарч ирээ. Seven руу бас дайраад эхлэв. Ёо гэд яг алуулах гэж ийсэн чинь бөбөөчин хүрээд ирчихсэн амар аавраагаар Seven-г бүрхээд тэр хар дайчинг хойш нь ухраадаг. Энэ үед Seven нэг зүйлийг анзаараад бөбөөчний аураг ашиглаад тэр хар дайчны сэлмийг нь булааж аваад өөрийг нь цавчиж алав. Тэгсэн чинь нөгөөх нь чи бараг өнгөрснөө нээгээд хэрэггүй ухааны юм яриад алга болчихдог. Seven жаахан эргэлзээд эхэлчихдээ. Тэр үед нь бөбөөч за нэгэн шийдсэн юм бол тэгээ эргэлзээд яах гээд байгаа юм бэ гэдэг. Тэр хаалгыг нь очиж онгойлгоод ортолоо өнгөрсөн өмнөх Seven нь зогсож байлаа. Тэгээ зүүднээсээс ирдэг ба өглөө болтол нүцгэн суучихсан байдیں۔ Нөгөө бөбөөчин чинь ядраа цонхижчихсан л байдаг. Seven баавгайн чансан цайг нэг ууж аваад тэгээ хувцас солиод нүүр гараа угаав. Нөгөөдүүл нь Seven-г тойрж үзээд л дурсамжаа эргүүлж авч чадсан байх уу гэд сургууль байсан үеэ Seven санах гэж оролддог. Үхсэн Seven бараг бэлтгэл ангиасаа оргоцсон бах өө. Тэгээд алуурчин болчихсон байлгүй. Тэгээд юу санахгүй байх нь аргагүй шүү дээ. Ногоо эмч шид ашиглаж эмчилдгээс өөр юм мэддэггүй бололтой. Харин баавгай эмч болохоор уламжлалт ангахаар шид ашиглахгүй амар мэдлэгтэй үзэж байснаа Seven сэлмээ ашиглаад үзгэдэг. Тэгсэн амар дусамжуу санагдаад эхэлдэг. Үүнийг нь баавгай эмч тайлбарлахдаа чи өөрт байсан хороо амжилттай гадагшлуулсан.
Харин ой санамжаа удаа мартчихсан болохоор зүгээр ямар нэгэн мэдрэл зочрох эсвэл дурсамж сэтрэх зүйлээр баг багаар ой санамжаа эргүүлэн авч болно. Яг л пазл тоглоом эвлүүлдэг шиг гэж тайлбарладаг. Гинэт Севний утас дугаараад автал дараамаа охин нөгөө цагаан үнгийг чинь зохицуулчихсан. Дахин арал аюулгүй болсон шүү гэдэг. Тэгсэн хамаалтын ах утас шүүж авснаа. Би тэр цагаан үнгийг чинь ялчихсан гэд цагаан үнэгтэй хамт авахулсан селфигээ явуултыг. За ашгүй гэж байжсэн чинь Станы гарууд хүрээд ирдیں۔ Бас л онцгой чадвартай хүүхэд туршилтанд авч явахаар хурж ирсэн байдаг. 你又不是异能国的人， 被这种打扮能抓来的。 Бөбөөчин би Стан хотыг хармаар байна. Намайг аваад явчих л та гэд чаача бүжиглээд хэлтий. Тэгсэн нэг Станигаар сканераараа харжингуудаа ногоо эмч хүүхдийг олоод харчихв. Тэгсэн чинь зүгээр дэлгүүрээс бараа шүүрж байгаа юм шиг аваа авчдیں۔ Баавгай бүр шок. Нөгөө өвсөө хусуулсан баачгач нь гарч ирэнгүүтээ манай эмчийг 50 гэд дайрсан чинь Seven түүнийг аврах гэтэл дурсамж нь бүх Станыг алах ёстой гэд нэг сэдэрч гарч ирэнгүүтээ заавал алах ёстой юм шиг тэдэн лөө дайраад эхэлдэг. Энэ одоо бөмбөг 3-аа шидэж байгаа биш үү? Seven бөбөөчөнгө болиулаад эднийг алах хэрэггүй штэ гэд байж исэн чинь ер нь Seven галзуурч алах гэж чичрээд болдоггүй. Тэгээд ямар санда бөбөөчин чинь задта би одоо ямар чөтгөрөө сэрэж хэвдээ гэд тэр хоёр тололдож эхлэв. Пүү гэхдээ бөбөөчин чинь ямар хүчтэй юм бэ? Гараа луу болгож хуургадаг нас. Гэсэн ч нөгөө Seven салдаг сэлмийнхаа тусламжтайгаар бөбөөчин хэд завчаад амжичдаг. Нөгөө бөбөөчин чинь дутхгүй гэсэндээ бас өшгөлөнгөө нөгөө таавчхаараа бас салдаг дайралт хийж мэйгээд. За баларсан гэд бөбөөчин чинь онцгой техник яг ашиглах байж исэн чинь Seven зүгээр газар тунчдیں۔ Тэгсэн Seven 13-тай хамт байна гэж зүүдэлж байх юм. Нөгөө 13 нь Seven-гийн хамар дээр гараа тавиад үнэрлүүлчихдээ. Тэгсэн чинь юу загас үнэртэй байгаа юм бэ 13-аа гэд харсан чинь. Бро, Seven-гийн сэлмэн энгийн нэг сэлэн биш. Тэр хүнийхээ хамаг хүчийг нь сордог бололтой. Бүрэн хүчин чадлаар нь ашиглах юм бол Seven маш хүчтэй болох ч хэлээ. Ахиад ердөө 4-5 орчим удаа л ашиглах боломжтой гэж хэлдэг. Учир нь Seven айл хизээний маш олон удаа үнийг ашиглажсан бөгөөд би энэ түүнийг даахгүй гэмтлийг авсан байдаг. Хит их ашиглах юм бол өөхөх аюултай байлаа. Ингээд дахиад Seven 2 маань Хуанвууд очиж найз охин 13-ыг аврахаар мөн өөрийгөө хэн гэдэг асуултын хариултыг олохоор цааш явв. Дахиад шиг н горой гарчин гахуул энтер өгөөд Seven анхаарал тавиад байгаа бололтой шүү. Тэгэж явж байхдаа зам заалгаад энтхийн нийтийн тээврийг ашиглахаар болдог. Дахин арал дээр харин нэг сурвалжлагч энд болсон тулаан болон үйл явдлын талаарх ярилцлага аваад явж идэг. Тэр хавийн тэр чигтээ ерөн сүүлчихсэн байдаг. Манай нөгөө бороонууд ч бүр гифтэрт ортлоо зодулсан байдаг шүү. Дараамаа охин харин үйл явдлын дундуур ухаан алдчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй гэж хэлдэг. Гинэт хамгаалтын ах гарч ирээд хин тэр цагаан үнэг болон улаан шүдэд хоёрыг ялсан би мэднэ. Тэр бол би гэл. Ойё. Шал хотлоо түүх зөхөөгөөд. Дараа нь бас эднэр өөрсдөө цагаан үнэг бол улаан шүдэд хоёрыг ялсан гинүү. Тэгснээр нурцсан дэлгүүрээ сурталчлаа наагаад. Тэгэд нөгөө сүүгийн хоёроос асуусан чинь гэж тэнд л улаан шүдэд зогсож шүү дүүгээсэ. Тэгж очиж асуугаад үннээр нэг түүх ярилв. Тэр хоёрыг тулалдаж байхад нь хинч байгаагүй л дээ. Тэгсэн улаан шүдтийн доторх чөтгөр нь битүүмжээ арилгуулчихсаны дараа мань хүний биеийг тэр чигт нь эзэмдэх гэж чичрээд байдаг. Мань хүн би хэдий ийм дээрээ тулсан ч гэсэн би чамд өөрийнхөө биеийг тэр чигтэн захируулахгүй шүү гэж хэлээ тэмцэлдээд чөтгөрийг болиулчихдаг. Тэр чөтгөр нь муу хэрэггүй амтангээ цагаан үнгийн биед орох гэж үсэртэл цагаан үнэг тэрнийг нь устгахчихдаг. Нөгөө гуравч нь гарч ирээд тэгээд бас Станы гарууд айл хизээний ирчихсэн цагаан үнгийг бүр бүлэглэж хаяад бариад аваа явчихдаг. Нэг танихгүй алуурч айл хизээний хүрээд ирсэн нөгөө чөтгөрийг чинь өөртөө аваа явчихдیں۔ Нөгөө сөөгийн эмээ чинь мастрынхаа тэр газар дээр үлдэж уучлал ирж тэндээ амьдрах ухааны юм яриад. Тэгээд улаан шүдтийг өөрийг нь орлож дахин арал дээр сөөхийн дарга болохоор тохиролцсон бололтой. Улаан шүдэд нөгөө хоёр сөөхийн гарт өөрийгөө дарга нь болж байгаагаа хэлчихэд заавал тэгж самбарх хэрэг байсан юм байх та. Нөгөө чөтгөр нь гарснаас болоод улаан шүдэд зүгээр л нэг энгийн хүн болчихсон байдаг ба гар нь хугарчдаг. Маргаашин сурагчдад үг хэлдэг ба сандарсандааш тэр уурандаач тэр ширээгээ хуг цохиод хайчдیں۔ Дахиад л гараа хуулчихв. Дараа нь хөхчүүдэд барай хийж өгöd байгаа юм да. Тэгээд бас сэтгэл зүйч юм байна штэ. Ирими хэрүүл сонсоод бүр ихний өдрөө сэнсрээд явчихдаг шүү. Ядаж байхад давхар шөний ээлжтэй юм байна. Галзууртлаа ууралсандаа дахиад хаан зөхиод гараа хугалцдаг. Шөнөөр аюулгүй байдал хангаж эргүүл хийж явж байгаа бололтой.
Ер нь энэ сөөхийн ажил нийгмийн ажил гэдэг ч бас хэцүү юм байна шүү. Тэгэж явж явах замдаа сөөхийн эмээгийн талх зардаг байсан газрыг нь олж харав. Улаан шүдэд хараад нэрээ энэ хоёр чинь залуудаа талх зарч хоёулаа сайхан 50 амьдрий гэж ярьдаг байсан болохоор мань хүний сэтгэл нь хөдлөөд үйлчихдэг шүү. Тэгсэн Севен дахиад хоёр Хуанвугийн нийтийн тээврээр явж байдаг ба нэг нохоо урд нь суучаад шүлсээ загварлаад болдоггүй. Севен байраа солио суучих гэсэн чинь миний хаан суух ямар хамаатай ингээд нохоо хуцаад болдоггүй. 大宝不至于不至于，你先把武器收起来啊！ Тэр сууж яваад байгаа юм нь сэлэмдэр нэг ид шидээр агаар дээр жолооддог хүнтэй. Нэг ёсондоо нисдэг автобус л юм байна. Нэг буудал дээр буугаад цаашаа явдаг ба Севен дохио хоёр дараад болдоггүй. Аргагүй штэ салхины хамгаалтгүй тэгээд өндөр дээр байхаар чинь амар хүйтэн байгаа штэ. Севен жолоочоос нэг халуун юм байвал өгөөч гэсэн чинь нөгөөх нь жангаа хийчтiin. What the fuck? 2 центийн дашгууныг агаарын хамгаалт худалдаж авав. Тэдэнтэй хамт нөгөө сугны үсэн кунфу мастер явж байдیں۔ Яадаг заяаны учрал бэйгээ байжсэн чинь өнөөгч нь Севентэй өөхөкс ихэхээ үзье гэж авдیں۔ Яагаад гэсэн чинь Севен өөрийнх нь мастерыг нь алчихсан болохоор шүү дээ. За ёстой нөгөө нэг Чеки Чаны киноны хэсэг дээр гардаг тулааны хэсэг шиг тулаанууд болж байгаа юм чинь. Нөгөө автобусны жолооч нь юу ч тоодгүй. Угаасаа байнга юм байд юм өө л гэсэн юм чинь. 回打，不要放回家。别给我方向盘啊！ 不要再打了，差点就翻车了。我闪，我躲，我再，哎，佛山梅根，看到了，你不出手，我就无法击败你。 玄武国内出现了一个斯特国人，我们的任务就是杀了他。哎呀，翻车了！ 他刚刚在救人。 Бид нэр эцэст нь ам хэлээрээ ярилцаж эхлэв. Мань хүний мастер нь яг үнэндээ сайн хүн байсан ба зөвхөн хүчээ ямар ч үед ямар ч хүнийг хамгаалахад туслахад ашиглах ёстой гэж түүнийг сургадаг байжээ. Сугны үс кунфучин маань тэр сургаалыг нь мартаж хүчээ буруу зүйлд ашиглаж байгаагаа ойлгож Севенг бас сайн хүн гэдгийг нь ухаарч тийм ээ тэр хоёр жинхэнэ анд бололцсон юм аа. 当然还没有分出高下呢。 Йоо, Севенг бүр тараамаатай болтон авцсан биз дээ. Үүний дараа дахиад Севен хоёр маань цааш явж байгаад Севен явдаг баасан дээр гიშгчдیں۔ Бодуу ширээкээс зогтож байсан баас юм байгааз. Дараа нь тэр хоёроо цайны газар олчвоо. Тийшгээ яв. Очоод орсон чинь нэг зөөгч ногтож аваад халдцарцсан тэгээд нэг сохор юм уу да гэмээр гартай нэг ширээн суулгачихв. Севен 13-ыг хайж байгаа болохоор түүний зургийг нь амхандаа зурдсан а чаавас. Тэгсэн манай Севен тэр нүдний шилтэй гарыг мэрэгч төлөгч байна гэж бодоод түүнийг асуудаг. Бити би хөгжимчин байна гэж авдیں۔ Севен түүнээс миний найз охин байгаамаа танд нэг амар гоё уянгын дуу муу энэ байна уу гэж асуусан чинь тэгвэл байгаа шүү гэж хэлэнгүүтээ нэг кассет зарчихдیں۔ Дахиад нэг дарс захиалснаа 13-ыг дахин нэг зураад харуулсан чинь үгүй бас арай дээр шүү. Гэтэ нэг жожо шиг харагдаад болдоггүй. Тэгсэн нөгөө зөөгч нь зурсан чи ямар гоё зурчваа. Яаж гисэн чинь айл эзэний 13-ыг 90 сурвалцаж байсан юм байна. Севенч бас дунд нь явж идэв. Гял царайгаа өөрчлөөд баригдалгүй өнгөрөв. Севен 13-ийн талаар ярьж байгаа хоёртой яриа өдөв. Тэгсэн чинь өнөөх нь 13-ыг баг girlfriend болгон ухааны яриад Севенгийн дургуй хүргээд баастай цай өгчдیں۔ Гая болж царай нь баригдаад нөгөөдүүл нь шагналын ангуучд Севен ч асуудалд орж байгаа юм л да. Тэгсэн ашгүй нөгөө халзаа ах чинь гитараа тоглоод хүмүүсийн сэтгэлийг нь хөндөд зүүдэнд нь умбуулжих хооронд Севен ангид дотроо 13-ын зургийг зураад байж идэг. Шагналын ангууч 3 хурж ирээд зургийг нь булаагаад муухай болгочдیں۔ Севенгийн уур нь хүрээд гүйж зодтолдог. Тэгсэн биш тэр дортлоо зодтолчдаг л да.
Яг тэр мөчөд 13-тай Севен таарч байгаа юм л да. Ай. Зүүднээсээ сэрэв. 上网了，停一下喂。 Йоо! 哎呀，谢谢 Йоо, 师傅啊 юу 收了 юм? 你钱。 Мань халзаах Севен дахиад хоёрыг дагуулад дуулаад цааш 13-ын гэрлүү хүргэж өгөхөөр явдаг. Хажуугаар нь өнгөрсөн хүн болгоны хөлх нь гоочж байгаа юм чинь. Зяз баяртай guys. Ингээ season 5-ийнхаа part 2-ыг хурд үзхийг хүсвэл лайк болон subscribe дараарай. Тэгээд баяртай үсгэжтэй.